Намайг Тэргэл гэдэг. Би танарт амар бэлгүүн хоёрыг танилцуулъя. Амар 6 настай, бэлгүүн 7 настай. Тэр хоёр сайн найзууд дандаа хамт тоглодог юм. Гойда ээж ирлээ. Хүлээ, хаалгаа зайлж болохгүй. Үгүй ээ, манай ээжийн ирдэг цаг болчихсон байна. Ээж чинь түлхүүртэй юм чи өөрөө онголгоод ороод ирнэ штэ. Зүгээрээ тайлж ил та. Хүүхдүүдээ та нар ээж аавгаа эзгүйд хин нэгэн хаалга төгшүүл яадаг вэ? Зүйтэй хинбэ гэж асууж болно. Бас хаалганыхаа дурангаар харж болно. Эсвэл хаалган дээрээ очихгүй байсан ч болно дөө. Ээж аав гэрт чин амьдардаг хүмүүс бүгдээрээ гэрийн түлхүүртэй юм чин онгоолгоол ороод ирнэ. Харин манай хоёр найз яасан бол хаалгаа тайлж өгсөн болов уу? Хинч байхгүй байна. Би ч гэсэн хэнийг ч олж харсангүй. Энэ лав танай гэрийн хүн биш байсан бага. Аль түрүүн тайлах байсан штэ. Дада байнга чихэр өгдөг аавын найз байсан бол яа? Аав чинь гэртээ байхгүй шүү дээ. Хамтдаа амьдардаг хүн биш л бол хаалгаа тайлж болохгүй. Яагаад тэр чинь сайн хүн? Тэр ах танай гэр бүлийн гишүүн биш. Тэгэхээр хаалгаа тайлж болохгүй. Хаалгаа тайлж болохгүй л гэх юм яагаад тайлж болохгүй юм бэ? Хүүхдүүдээ хаалгаа тайлбал яагаад аюултай вэ гэвэл муу хүн чамайг аваа явчихвал яана. Бас гэрээс чинь юм хулгайлна. Тийм болохоор танихгүй хүнд хизээж битгий хаалгаа тайлж өгөөрэй. Аав, ээж, ах, эгч, дүү, эмээ, өвөө бол чиний гэр бүлийн хамгийн дотны итгэж болох хүмүүс юм шүү. Хамтдаа амьдардаг хүн биш бол хаалгаа битгий тайлаарай. Хүүхдүүдээ өнөөдөр амар бэлгүүн хоёр айл гэр болж тоглосон юм. Тэгээд бэлгүүн анрыг гондоочихсон. Чи цаашаа бай, би охиноо усанд оруулж гин. Би бас охины чи усанд оруулъя л та. Чи өөр айл юм бидтэй. Би өөрөө охиноо усанд оруулна. Өө чи яас өөдгүй. Хүмүүс усан орохдоо яагаад хаалгаад өгчдөг мэдгүй үү? Хүний биеинд нууц хэсгүүд байдаг хөхгүй юу? Нууц хэсгээ. Тийм ээ, хүний биед өөр хүмүүс хүрч болохгүй, бүр харуулж болохгүй хэсгүүд байдаг. Одоо бүгдээрээ хавцгаая. Энэ харуу хүмүүс энэ хэсгүүдээ бусдаас хамгаалж нууцалдаг. Хамгаална. Тийм ээ. Хин нэгэн мөнхөн чиний биений нууцсагт хүрвэл Бэл зүгээр бай. Битгий хүр гэж чанга хэлнэ. бас зугтана. Зүг байна. Хэрвээ чиний биеийг хүрч болохгүй хэсэгт хэн нэгэн хүрэх гэж оролдох юм бол бойл зүгээр бай. Надаа битгий хүр гэж чанга хасгараарай. Бас зүгт. Тэгээд чи энэ тухай заавал ээж авдаа хэлээрэй. Бидний биеийн бусд хүмүүс хүрч болохгүй тэр хэсгүүдэд аав ээж маань усанд оруулахдаа эмчлэхтэй л хүрч болно. Өөр хинч хүрч болохгүйг анхаараарай. Хүүхдүүдээ би өнөөдөр та нартай амар бэлгүүн хоёрын шинэ найзын талаар ярилцах гэсэн юм. Тэдний амьдардаг байранд өдөржин гадаа тоглодог нэг хүү бий. Энэ хүүг хараад бэлгүүн дандаа л гадаа тоглодог гоё юм аа гэж боддог байв. Харин анар өглөө бүр сургуультай явахдаа өөдөн дээр гунигтай царайтай зогсдог тэр хүүг хараад тэр сургуульд явдаггүй юм байх та гэж боддог байв. Тэр хүү маш гоё тоглоомтой. Нэг өдөр амар бэлгүүн хоёр тэр хүүтэй тоглохоор шийдсэн юм. сайн уу, миний нэрийг бэлгүүн гэдэг. Харин намайг анар гэдэг. Гуруулаа чиний бөмбөгөөр хамт тоглоё.
Чиний гарч яатсан би. Юу болсон болов? Энэ хүүхдэд нууц байгаа болов? Өглөөнөөс орой болтол гадаа тоглодог тэр хүүд гэртээ орж болохгүй олон шалтгаан байдаг. Ээж аав нь тэрнийг зоддог. Бүр гэрээсээ хөөдөг. Ах эх чинь түүнийг хайрладаггүй болохоор тэрхүү гэртээ орохыг хүсдэггүй. Энэ бол түүний сэтгэлийг зовоодог муу нууц юм. Муу нууцыг хадгалж болохгүй. Юу болсныг асууя хоёлаа. Бид хоёр тусалж чадна гэж юу? Чаднаа. Хэрвээ та нарын дунд ээж аав нь анхаарч хайрладаггүй хүүхэд байх юм бол тэр хүүхдийнхээ тухай ээж аав эмээ өвөөдөө заавал хэлээрэй. Тэд хорооны нийгмийн ажилтан, эмч, цагдаа, сэтгэл зүйч бүр 108 утсанд хандаж найзад чинь таслах болно. Би чадна. Чи бол аюулгүй дүрмээ мэддэг сайн хүүхэд. Намайг Тэргэл гэдэг би танарт Анар Бэлгүн хоёр тохиолдсон нэг явдлыг ярьж өгье. Хүүхдүүдээ та нар хамт явж ийсэн ээж аав, ах эгч, эмээ өвөөгөөсөө торвол хинээс тусламж авахаа мэдхүү. Олон танихгүй хүний дунд хинээс тусламж авахаа мэдэхгүй бол хамгийн түрүүнд дүрм төвцтэй хүнд хандаарай. Хэрвээ дүрм төвцтэй хүн байхгүй бол өөртөө итгэлтэй санагдсан том хүнээс тусламж хүсээрэй. Томчууд бүгд хүүхдийг хамгаалах үүрэгтэй байдаг юм. Ихтэй би төөрчлөө надад туслаач. Эвээ минь ээж аавынхаа утасны дугаарыг мэдхүү. Ээж аавынхаа утасны дугаарыг заавал чэйжлээрэй. Чи хэрвээ гэрийнхаа эгийг мэдэхгүй бол утасны дугаараа арчин л ээж автай ч холбогдно. Тагтаахаа танад туслаач. Найз маань төрчлөө. Чи хизээс ганцаараа биш шүү. Хайртай ээж ааваас ч гадна чамд туслах хүүхэд хамгаалтын баг, нийгмийн ажилтан ах эгч нар бас 108 утсанд хандвал хизээд ч чамд туслахад бэлэн байна шүү хүүхдүүдээ. Томчууд бүгд хүүхдийг хамгаалах үүрэгтэй байдаг юм. Энэ бол нахиа. Харин энэ бол нахиагийн нууц. Нууц нь яагаад тийм сонио хар өнгөтэй байгаа? Яагаад гэвэл нахиагийн танил ах нь тэрний энд нь хүрээд бүр уруул дээр нь үнсгээд байсан байхгүй юу? Ямар муухай хүн бэ? Бидний бие хэн нэгэн хурж болохгүй хэсэгт ээж аав усанд оруулахдаа эмч эмчлэхдээ л хурж болно. Өөр хинч хурж болохгүйг мэдж байгаа үстэй хүүхдүүд ээ. Нахиагийн энэ нууцыг аав ээж мэддэм болов? Ээжтэй аавдаа хэлээд муу хүнийг айлгах ёстой байсан юм. Дахиад айгаад ээж аавдаа хэлээгүй. Хүүхдүүдээ хэрвээ та нарт ийм явдал тохиолдвол яах ёстойг мэдхүү. Би мэднэ. Хин нэг нь бидний хурж болохгүй хэсэгт хүрэх юм бол байж зүгээр бай. Надаа битгий бүр гэж чангаар хашгирна. Чанга чигрэн. Бас цухтах хэрэгтэй шүү. Хамгийн чухал нь ээж аавдаа заавал хэлээрэй. Тийм шүү. Муу хүнийг хурдан шийтгүүлэхийн тулд хайртай дотны хүмүүстэй заавал хэлээрэй. Муу нууцыг хадгалж болохгүй. Чамайг айлгаж сэрдүүлсэн хүнд битгий идэг. Тэр үгнээс найх хэрэг байхгүй. Чи бол хүчтэй. Бас зоригтой хүүхэд. Чи бол аюулгүй дүрмээ мэддэг сайн хүүхэд. Хэрвээ та нарт
хин нэгэн хүн муу зүйл хийхийг оролдох юм бол өөрсдийгөө хамгаалж чадах уу? Чаднаа. За тэгвэл эхний асуулт. Аав ээж чинь гэртээ байхгүй, гэрт чинь том хүн байхгүй үед хаалга төгшвөл яах вэ? Аавдаа ээждээ эмээ өвөөдөө ах эгчтэй гээд хамтдаа амьдардаг гэр бүлийнхээ гишүүддэл хаалгаа тайлна. Манай гэр бүлийнхэн бүгдээрээ хаалганы дэлгүүртэй болохоор би заавал хаалган дээр очиж хинбэ гэдгийг шалгах хэрэггүй. Мундаг хүүхдүүд юм аа. За тэгвэл дараагийн асуулт. Хүний биеийн бусад хүмүүс хөрж болохгүй хэсгүүд хаана байдаг вэ? Энэ тийм шүү. Ээж маань усанд оруулахдаа ийм хэмжлэгтэй тэр нос хэсэгт маань хурж болно. Өөр хинч хурж болохгүй. Хэрвээ чиний биеийн хэн нэгэн хурж болохгүй хэсэгт хүн хүрэх гэж оролдох юм бол яах вэ? Хин нэгэн бидний хурж болохгүй хэсэгт хүрэх юм бол байл зүгээр бай. Надаа битгий хүр гэж чангаар хасгарна. Бас зүгтах хэрэгтэй шүү. Хамгийн чухал нь ээж аавдаа заавал хэлээрэй. Муу нууцыг хадгалж болохгүй. Сайн байна. Тэр хүн чамаа юу гэж айлгаж сүрдүүлж байсан? Ээж аавдаа заавал хэлээрэй. За тэгвэл дараагийн асуулт. Та нар хэрвээ гудамж талбай дэлгүүр хааны газар төрчихвөл яах ёстойгоо мэдхүү? Олон танихгүй хүний дунд хинээс тусламж авахаа мэдэхгүй бол хамгийн түрүүнд дөрөв төвцтэй хүнд хандаарай. Хэрвээ дөрөв төвцтэй хүн байхгүй бол өөртөө итгэлтэй санагдсан том хүнээс тусламж хүсээрэй. Томчууд бүгд хүүхдийг хамгаалах үүрэгтэй байдаг юм. Аанти, аав ээжнийхээ утасны дугаарыг заавал мэдэж байгаарай. Бас хүүхд хамгааллын 108 утсан тандаарай. Тийм ээ. Та нар өөрсдийгөө хамгаалж чадлаа. Анраа бэлгүн хоёр шиг ийм мундаг хүүхдүүд хизээд ч ямар ч үед өөрсдийгөө хамгаалж чадна шүү. Чи бол хүчтэй. Бас зоригтой хүүхд. Чи бол аюулгүй дүрмээ мэддэг сайн хүүхэд.